Эх орн нь Монгол. Эх бичиг нь босоо. Эцэг өвгд нь нүүдэлчин, энх хардан малчин. Өдрөх тэнгэр үл тойлоо. Урл салихар сэгсэрч исгэрлээ. Манарах үдэшиг үрдэ золгоолад малчин түмэн шуургасорлоо. Сайхан үлдчихэж байна уу? За сайн байна уу? Сайхан үлдчихэж байна уу? Сайн байна уу та? Сайхан үлдчихэж байна уу? Сайн байна уу та? Сайн байна уу та? Сайхан үлдчих. Сайхан үлдчихэж байна. Сайн байна уу? Сайн байна уу та? За сайн байна уу? Сайхан үлдчихэж байна та? За сайхан үлдчихэж байна. За сайн байцгаана уу? Сайхан үлдчихэж байна уу? Сайн ч. Баян хүмүүсийн дөрөвдөрөөр юм болчихсон. Хатар сайхан гэж бас ингэж хүрэлцэн гэж одоо 8-ын эрхэм авраг малчин гэдэг эрхэм цолыг гардуулах аймгийн сэдвэр болон завсад алганы хүмүүсээс ирсэн байна. Тэгээд шагналыг гардуулах нь аймгийн сэдвэр бас урьж байна. За та бүгдээ өдрийн мэндийг өгөн дэвшүүлээ. Тэгээд жил бүрийн одоо цагаан сарын өмнө бас уламжлал болгож тухайн жилдээ бас ажил хөдөлмөрийн одоо мөн одоо тийм амжилт үзүүлсэн. За энэ одоо малчтаа бас алдаршуулдаг юм арга хэмжээгүүд амьдсан байгуулдаг. Энэ үднээсээ бас Дорнтой аймагт авраг малчин болсон айлуудад шагналыг бас гардуулах ийм арга хэмжээг зохион байгуулахаар одоо аймагт бид хүрэлцүүлээ. Тэгээд надтай хамт манай аймгийн иргэдийн урлан төлөөлөгч, наран гаруй төлөөлөгч, манай цэцэргийн хамгийн газрын зэргийн штабын дээр хурандаа, ганц зураг хурандаа, за мөн ингээд сумын одоо удирдлагуудын төвшөнд хүрэлцээлээ. Үүний өмнө бас манай Дорнтой аймгийн ганц зургийн тоо толгойг нэмэгдүүлж, ашиг шимийн одоо бас улам хариуцуулж, өөрийн одоо бас амжилтаа бас батлаж, ингээд аймгийн бас авраг малчны болцыг хангасан Баян Түмэн сумын малчин Бодрор сайхан түүний иргэн нарт за нийт одоо доржуудын хүмүүс хамгийн сайн хүн өшөөрөө. Энэ жилийн үед манай Дорнтой аймаг бас нийгмийн эдийн засгийн бүх үзүүлэлтүүд өссөн. Дээрээс нь мас сургамын 5 төрөл дээр өссөн. Ийм сайхан жил бод өнгөрч байна. Энэ одоо сайхан жил бас ингээд олон сайхан аваргуу төрөн гарлаа. Ямарсан мас сүргээ бас ингээд өсгөж тэгээд энэ утгуурнаа эзэнтэй байлгаж цаашдаа бас улам илүү их амжилт гаргахыг таавал бас хүсье. Мөн одоо энэ хүрэлцэн ирсэн ахмад болон нийт одоо та бүгдтэй ирж байгаа гал мөрөн жилдээ та бүгдийн гэр бүлд ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За Бодрор сайхан таныг малын үйлдвэр ухсарыг сайжруулах, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, залуу малчдыг тургах, ажлын байр нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа таныг аймгийн авраг малчин цол төмдгөр шагнана. Дорнтой аймгийн засаг дарга явуулсан байна. За. Эхнийх нь. За мөн одоо гэргий болох хамт сүрэн таныг мөн аймгийн авраг малчин цол төмдгөр шагнаж байна.
Цогтой хонгорыг тамгалж суурлоо. За энэ сүүний машин байгаа. Аны гэр бүлийн хүнд нөхч нэг хүнд байгаа шүү. За ингээд Намаа буян нухтай болор саган гэдэг. Би аав ээж аамд 97 онд малдар гараад би өлтөр малдар байна да. 4 төл дээр нь өсөж байна. Хонь адуу хоёроод энэ голцоо өсөж байгаа юм да. Бид хоёр одоо 2004 онд суусан. Одоо 22 жил амьдарч байна да. 4 хүүхэдтэй, 3 хүү, 1 охинтой. Хамбал зургуулаа. Мал балгч ер нь аягүй сайхан штэ ер нь. Олон малчин бол одоо хоёрыг гаргачаад байгаа бид хоёр. Тийм. Гал морин жилдээ эрүүл их сайн сайхныг хүсье да. Сайхан шинэлэрэ гэж хэлье. Оноос хойшлоход өдөр мал харж байна. Хэдэн настайгаас хойш гэсэн? Одоо 13 4-т л байсан баг та. Аймгийн авраг болж байгаа зэрэгэл маш их өндөр. Сум аймгийн орон нутгийн хондоо маш их баярлалаа. Хантайгаа хандаад 2004 оноос хойш хандаад одоо 22 жил болж байна. 4 хүүхэдтэй, 3 хүнэг охинтой. Эхээс тавуулаа. Дээрээ 3 хүүхэдтэй, доороо 1 дүүтэй. Тэгээ айлын 4 хүн байна. Мал малах сайхан шүү дээ. Одоо ингээд нэр сайхан мал хоноороо хураагаад адуу мал хураагаа явж явах тэгэл тэр жил малчны жаргал шүү дээ. Tagi